Сайн уу намайг Болорнор гэдэг. Би өнөөдөр та бүхэнд 20 намны эмэгтэй политео хэрхэн оёх зааварчилгаа видео хүргэж байна. Би энэхүү бичлэгний доор видеонд ашиглаж байгаа эсгүүрийн үлгэрийг хаанаас авах талаар холбоосыг оруулчихна. Та бүхэн зааврын дагуу татаад хэрэглээрэй. А4-ийн цаасан дээр тухайн эсгүүрийг хэвлэж аваад хооронд нь эвлүүлж наасныхаа дараа та өөрийн хэмжээгээр та 4 арзмаар өмсдөг үү 8 арзмаар өмсдөг үү тэр хэмжээгээрээ эсгүүрээ хайчилж авна. Хэрвээ та метр 70-аас багагүй өндөртэй бол та метр 50-ийн даавнаас 3 метрийг авбал танд хангалттай хүрнэ. Хэрвээ та анх удаа юм ойж байгаа бол цулгуу материал сонгох нь илүү танд дээр байх болно. Хэрвээ таны материал хээт эсвэл бичлэг дээр гарч байгаачлан дөрвөлжин хэрэгстэй болвол та тухайн материалынхаа хээг тааруулж эсгэхээ мартваа. Та материалаа хээгийн тааруулан 2 давхарлсныхаа дараар эсгүүрээ хийх бөгөөд эсгүүрийн дээр байгаа босоо шугамын дагуу таны даавны 2 эн нь параллел байна гэдгийг анхаараарай. Тухайн эсгүүрт маань оёдлын нэмэгдэл орсон байгаа учраас та даавн дээрээ тавиад яг цаастайгаа тэнцүү хэмжээгээр даавуугаа эсгэж аваарай. Бүх эсгүүрээ даавн дээрээ тавиад болтооныхоо дотор болон гадар талыг эсгэснийхаа дараагаар хамгийн түрүүнд болтооны гадар өнгөний нуруу талын эсхийг холбон ойно. Болтооныхоо гадар өнгөрийн нурууг холбож ойсны дараа өнгийн өнгөөр нь харуулж уртлын энгэрийн 2 мөрийг холбон ойно. Хоёр мөрөө залгаж ойсны дараа 2 ханцуугаа их биетэй холбож ойно. Та их биетэй эвлэгрүүдээ нийлүүлэн оёхдоо даавныхаа өнгөн тал болон дотор талыг сайн анзаарч оёорой. Бичлэгэн дээр гарч байгаачлан таны ханцууны оройн цэг болон урт тал нуруу талдаа залгагдах хэсэг, энгэр талдаа залгагдах хэсгүүд нь хоорондоо ялгаатай байгааг сайн ажиглаарай.
Ханзуугаа их биетэйгээ холбоо ойхоос өмнө эхлээд та оёлын машиныхаа хамгийн холын алхам дээр нь тохиргоог нь тааруулаад ханзууныхаа ирмэг хаваар хунаас үүсгэн ойх хэрэгтэй. Хунаасаа жигс тараасныхаа дараа та полтооныхоо их биетэй нөгөө сэтгэлгээний хөтөч шугамуудын байрлалын дагуу зөөдөж түүнийхээ дараа аюул танд илүү хэлбэр ахална. Нэг ханзууны үзүүрээс ташааны төгсгөл хүртэл нөгөө ханзууны үзүүрээс бас ташааны төгсгөл хүртэл их биеийг холбоо ойно. Ойж дуусныхаа дараа та бүх оёлоо хагалж эндүүдээрээ. Үүнийхээ дараа нөгөө өнгөн тал руу нь харуулж агаад ташааныхаа төгсгөлөөс сугны ухлаатас хүртэл гоёлын ойдол хийж өгнө. Энэ нь илүү оёлыг биетэй болгодог бөгөөд загварлаг харагдана. За бид бүхэн сая полтооныхоо гадрыг бүгдийг нь оёд дуусчихсан. Одоо бид нэр дотрийн ингэр талыг олох гэж байна. Ингэхдээ мөн та материалынхаа өнгө болон дотор талыг сайн ялган өнгийг өнгөөр нь хавсарган ойхоо мартаж болохгүй шүү.
Танд 1 см-ийн уул байвал илүү танд ойхот хэлбэр болно. Хэрвээ танд дээдлэн л 7 мм-ийн уул байх юм бол та 7 мм-ээс 3 мм давууга илүү гарган оёорэй. Тухайн эсгүүрт маань ойдлын нэмэлт 1 см байгаа учраас та яг тухайн сантиметрийн дагуу оюул танд тухайн эсгүүр маань яг таарах болно. Пальтооныхоо дотор болон гадна талын их биеүүдийг ойж дууссаны дараа тус бүрдэн захыг пальтооны гадар болон дотор талын загуудыг ойж дууссаны дараа нийлүүлэн холбож орхихоос өмнө гадна талын өнгөн тал дээр хармаа хийх байгаа. Бичлэгт гарч байгаачлан та ойдлоос 0.5 мм-ийн зайтай ташуу хайжилж өгснөөр хармаа маань зөв тал руугаа харахдаа эрэмгүүд нь цэвэрхэн гарах болно. Хармаа тус бүрийг давхарлан ойсны дараа их бие дээрээ залгахдаа та нөгөө талын ингэр дээрээ шохоо юм уу палмастраар тэмдэглэгээ тавьж агаад хармаагаа яг хоёр ингэр дээрээ цэцүү байрлахаар байрлуулан оёорэй.
Хармаагаа их биетэйгээ ойсны дараа одоо Плутоныхоо гадар болон дотор талыг холбон ойно. Ингэхдээ та мөн адил өнгийн өнгөөр нь хавсгараад буруу харуулга ойно гэсэн үг шүү. Тэнгэр болон захаар нь холбож ойсныхаа дараа нурууны артлын оноо хэсгийг ойно. Оноо хэсгийг ойж дуусны дараа хоёр ханзууныхаа ирэмгийг ойно. Хэрвээ танд хэрэгсний машин байдаг бол Плутоны доотлын ирэмгийг тус бүрд нь хэрэгсний машинаар хэрээд холбож орохгүй ч байсан болно. Хэрвээ танд байхгүй бол бичлэг дээр гарч байгаачлан дотогш нь нуулаад
Тотогш нь нуглаад өнгөн талаас нь оёорой. Хэрвээ танд миний хийсэн бичлэг таалагдж байвал лайктаар шеэр хийж мөн миний сувагт subscribe дарж намайг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзалтаа түр баяртай.